Нэг л дараа. За ингээд сайн басах нь ингээд за. За 1 2 3 и. За гүн холбоо гүн хүслэн буяа. Сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гүн холбоо гүн хүслэнгийн юу гэдэг лээ нэр нь? 친구야 같이 놀자. 친구야 같이 놀자гийн хэцдэг дугаар үлээ. 여섯 번째. 6 дахь дугаарыг хэлэхэд бэлэн болч байна. Өнөөдрийн дугаарт за гүн холбоо юу хийх вүлээ өнөөдөр? 저 책을 준비했습니다. За өнөөдөр гүн холбоогийн сургуулиас номнууд нь ирсэн. Тэгээд танилцуулах гэж байна. Тэгээд гүн холбоогийн сургууль нь болохоор дараагийн 7 хоногоос эхлээд юу яах юм бэ те? Онлайнаар орох байгаа. Тийм учраас ингээд номнууд нь ингээд бүгд ирсэн байгаа. За ямар ном байна вэ? Нэг наваад. Ингээ харуулаа. 지금 하는 거 아니야. 자 юу гэж байна? 구호 활동. 국어 활동. 지진, 키우기, 요가, 좋아요. 봄, 여름, 가을, 겨울. 자, 국어가. 국어. 안전한 생활. 안전한 생활. 여름. 수학. 자, 치 어때? 자, 치 ингээд яачих. танилцаач. За, гүн бас 여러분. 자, 나. 자, 안녕하세요. 자, ямар ном байна? 안전. 자. За, номоо уншиж. Гүйцэтгэн бас номоо унших юм аа. 나중 안 지적이에요. номоо урахгүй тийм ээ? Гүйцэтгэн яадаг вэ? ном урчаад байдаг лөө? 네, 이제 안 지져요. за. 약속. За, номоо агаагийнхаа номыг урахгүй 약속 хийчих. За. 와, ийм номнууд байна уу? 우리 안전하자. 안전. 학교. 내가 여기를 달려가고 있는데. 우와! 정말 신기하다. 너무 컸어! 찰나! 템베 채널. 어떠시대? 완전 치사네. 왜? 템베! 엄청 치사해. Тэгээд энийг болохоор сургуулаас нь бол ингээ үнгүй өгдөг юм байна. номнуудыг. За, ийм номнуудыг өгдөг юм байна. Ингээд дараач коронавигоос болоод ингээд сургууль бол завсарлцсан байгаа. Тэгээд дараагийн 7 хоногоос онлайнаар сургалтууд нь эхлэх юм байна. Ингээд номнууд нь бүгд ийм байгаа. За ингээд дуусгая. Баяртай гэрээ. 너무 재밌다. 너무 재밌다. За, номыг баг зэрэг танилцуулъя. Эдгээр номууд маань болохоор за, эхний ном маань болохоор за, баг сургуулийн 1-ээс 2 дугаар ангид орох хэл. За, энэ болохоор солонгос хэлний талаарх байгаа. За, ном болохоор ерөнхийдөө нэг иймэрхүү гарчиг нь байна. За, ингээ хүүхдүүдийг их одоо юу гэдэг элементарны болох үүднээс зураг хөргөний хувьд болохоор нэг иймэрхүү байд юм байна. За, тэгээ бүр одоо яаж суух вэ? Яаж номоо унших вэ гэдгээс эхэлж заах юм байна. За, тэгээд анги сургууль дээр хэрэглэгдэх үг. За, одоо бүр бичих арга барилын тухай зааж байна. Тэгэхээр энэ бүгдээс эхэлж за одоо ингээд үгсгнүүдээ үзэх
гар зөвшрүүлэх дасгалуудыг хийддэг юм байна. За жишээлбэл Аалз гэхэд гоми гэж бичгээр ч юм уу тий. За ингээд үсгнүүдийг эхнээс нь ингэж үздэг юм байна. За ерөнхийдөө бол сургууль болгол ерөнхийдөө нэг иймэрхүү стилнийх. За телевизэн. За ингээд Солонгосын цагаан толгойг гээд эхнээс нь ингээд заагаад явчих юм байна. За хүүхдийн гар яг яаж үчих вэ гэсэн байдлыг хүүхдийг илүү одоо ерөнхийдөө бол монголоор бол 7 настайгаас ерөнхийдөө ордог байгаа. Эдний насаар бол 8 настай да. За тэгээд ингээд за дараагийнх нь гээд янз бүрээр иймэрхүү байд юм байна. За одоо дараа нь хэлнийхээ одоо дасгал номнууд. За өөрөө яаж хэрхэн яах вэ гэдэг. За ингээ бүгднийг одоо ингэж ихнээс нь бичүүлэх дадал. За ийм хуудас байд юм байна. Өөрөөр хэлбэл одоо ингэж тавьж байгаад энэ дээрээс нь биччихэд. Одоо ямар хуудас гэдэг лээ тэнд ч бас. За ингэж одоо энэ дээр ингээ харандаагаар бичээд дараа нь баллууртаа байхад бол олон дахин хэрэглэгдэх. Кальк ч юм аа нэг иймэрхүү байт юм байна. За дараа нь болохоор тоо. За тооны ном болохоор ямар байт юм бэ? Харцгаая. За мэдээж эхлээл шууд тоогоо үзэл явчихд юм байна. За эндхийн Солонгосын сургууль ерөнхийдөө бол бага дунд сургууль бол нэг шахаж үздэг юм байлээ. Яг жинхэнэ одоо юу гэдэг ахлах сургууль руу ороод идэх юм бол жинхэнэ шахаж шүүсийг нь бол жинхэнэ шахдаг юм байна лээ. За нэг номнууд нэг иймэрхүү. За сургууль. За ингээд дуу. За одоо яг яах бүх одоо сургууль дээр ямар байх вэ? Шатаар одоо ингэж явнаа гэдгийг заасан байна. Ном цүнхээ бол ингэж тавих юм байна гэдэг ч юм уу тий. За одоо тэгээд энэ цэвэрлэх. За тэгээд юугаар яах гарах вэ? Гарцаар хэрхэн гарах вэ гэдгийг бүр одоо ингэж яадаг юм байна. За энэ бүр одоо буу хүмүүс яахаар яах вэ гэж. За тийм байна. За ингээ мэдлэхээс эхлүүлээд бас заах юм байна. Өөрөөр хэлбэл яг хувь хүний хөгжлийн талаар гэх юм уу? Яг ингээд. За аюулгүй. За ингээд аюулгүй явах вэ гэдгийг багаас нэгэ заагаад явах нэ. За одоо анги танхимыг цэвэрлэгээ хэрхэн хийх вэ л. За одоо гудамж талбайгаар яаж явах вэ? Бүх юуг нь аюулгүй байдлыг нь өөж юу байна? Бүс. За гудамжаар яах вэ гэдгийг нь ямарчсан тэгэл заагаал явчих юм байна да. За гаруул яах вэ гэх юм. За дараагийнх нь одоо 2 ном байгаа. Энэ болохоор Пум хавар. Энэ сургуулийн танилцуулга юм уу? Хавар ямар үйл ажиллагаа болдог вэ ч юм уу нэг тиймэрхүү дуу. Дараа нь 100.
100 яадаг байл. За нэг иймэрхүү номнуудаар л ордог юм байна да. За тэгээ дараагийн 7 хоногоос онлайнаар сургалтууд нь явагдаад эхэлчих учраас бас хэрхэн сургуулийнх нь хичээлүүд нь хэрхэн ордог талаар бас үзүүлэх болно. Өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж бай.